За нэг Land 250 VX загвар. Японд бол VX загвар нь 3 загварынхаа дунд тавьчихсан. Энэ бензин хөдөлгөөртэй загвар юм байна. За тэг хянах самбар нь дэлгэцэн ингээд энтэг ингээд нийт гэх юм уу. Тэг электрон дэлгэцтэй. За энэ өрүүлэн дээр Toyota гэсэн оруулах нэрийг бичиж өгсөн. Товчнууд нь дандаа юм дөрвөлжин хий маягтай. Ийшээ гिचсэн товчнууд нь юм юу? Хараар энтч болох нь юу гэсэн шүү дээ. Таачтай энэ нь болохоор ингээд дарддаг юм товчтой. Энэ нь арай гоё юм уу те? Таачтай болохоор ч нэг хурдны зам энэ төр явж явах дарахад амир. Алийг юуг дарах гэж байгаа мэдэхгүй. За тэг USB энэ төр нэмэрхүү. 3 бом. Энэ нэг юу юм доороо юм биш те. Хөгжмөнийхөө удирдлах нь дуугаа чангал соллох нь. Тийм. За асааж унтраах товчны юм байна. За 250 болохоор ингээ яалтчихгүй. Land болохоор юм юутай те. Shift нэм том бандгар. Энэ нь гоё явахгүй. Одоо энэний дараа гарсан юу юм уу? RAV4 энэ чинь 26 оны RAV4 гэх юм уу? Одоо энэ жил хөдөлтөнд гарах гэж байгаа бэлэн болцсон байгаа. Тэр мөр болохоор ингэ нөө фрүүс шиг shiftтэй жижиг хаашаа орж байгааг мэддэхгүй. Энэ болохоор ингэ яг ийм бандгараараа. За энд ингэ 4 дуугараа маачгүй гэдэг удирдлагууд нь байна. За голын харц нэг иймэрхүү юм байна. Инглен том. Гоё онгот юм. За суудл нь ингээ харсан суудалтай. Чөлөөтэй. За энэ толмол удирддаг нь ийм юм байна. Бондор биш ингээд. За юм жоохон сэлбэр оруулахтай. Нэг юут moon loop, sunroof те. Эдгээр нь юу юм биш те. Даавн биш гоё юм байна те. Манайх даавн болохоор амар бохирдоход амархан юм гэх юм уу. Энэ дээдл нь таач юм биш. Хөрөнгөт удирч асан. За дижитал толтой. Энгийнээр ч хэрэгжилж болно. Дижиталаар ч хэрэгжилж болно. Ийм тэрэг байна да. За энэ нөгөө жижиг юм дэлгэц шиг юм байгаа. Энэ болохоор нөгөө хурдны зам ам дээр нөгөө круз дээр тавьчихсан байхад жолооч их хараад мэдрээд нөгөө өрүүлээ баримаар гэд мэдээллийг өгд юм билээ. За энд бас нэг пиано блок оруулахтай байна. Эдгээр нь бүгд ингэ зөөлөн материал юм байна тий. Энэ ч гэсэн энэ арай жоох хатууд уу. Энэ бүр зөөлхөн. Хаалганых нь жоох хатууд юм байна тий. Доошоо зөөлөх юм байна ийшээ. Өрөөл халаадаг товчнаа нөө. Энд юм биш. Энэ ил газар гоё юм байна. Зарим машин чинь баруун доотлолтой байдаг харагдахгүй газар. Толыг нэмнэттэй л гэж л байна л да. Зорчигч маань дөрвөлжин толтой босоо гэх юм. За гараад ирлээ. За юм гიშгүүртэй. Сая буухтаа жоох баг унах гэдэг юм ааш.
Хаалганых нь дууралт юм. Энэ буддаг нөгөө нэг совдон цагаан амар гэлтгэнж байна. Арын суудлын амар чөлөөтэй байна уу? Үргийн юм тий. За хойно суусаа. Уртлын нөгөө нэг жолоочийн суудлаа өөрөөх дээрээ тааруулсан байгаа. Ийм зайт. Хамаагүй чөлөөтэй. Энэ хойшлуулсан байна энэ суудлын. Арын суудлыг жоохон урагшлуулчих юм бол нэлээд хойш хөвтд юм байна. За. Энд арталтай 2 суудлын байж байна. 7 хүний суудлаа. Доош нь ивхсэн байна. Тэнд үртэл бариулт юм уу тий? Тийм үү тий. Яар кондишн нөгөө юу вэ? Суудлын бүстэй. Гарах нөгөө нэг юу гэх юм те. Хаалга. Гарцтай. Тэгээ суудлын бүс үсдэг ш. Тэнд юу вэ? Усундаа хийдэг савтай байна те. Сав гэнэ. Сав хийдэг. USB-тэй юм байна. Хойтлын суудлал тухтай юм байна. Хойноос нэг ингэж харагдаж байна. За арын суудлаас нөгөө нэг юуг асуу дуртай юм ба шүү дээ. Агаараа температурын кондишнер өдөртөд энэ нэг жижигхэн дэлгэцтэй байна. 2 USB-тэй. USB Type A. Энд болохоор нөгөө юу хийдэг шүү дээ. Сэнгэлж хийдэг юмтай байна. За энд опшноор орж ирэх юмных залгуурыг юу байх шүү. Энд бол опшн хийгээгүй юм байна. За голынх нь юу? Тухайн амрагч гэх юм одоо монголоор. Энэ бол яг хөтэй нэг юм зүгээр л юм. Хоонцор. Энэ нарсаар. Яд гэдлээ. Энэс нь энэ дээр дарахаар онгоо утсан шүү. Автомат биш юм шиг байна тий. Амар хүндлэн биш. Гараараа би дээш нь болгох юм. Болохгүй минь оролдоод юм. Буцаа хаач. За нөгөө бөөрөнхий гэрэл дөрвөлчин гэрэлтэй зарим загвар дээр нөгөө бөөрөнхийг сонгож болж байгаа опшноор Японд бол Австралид гаргаж байгаа нүүр юм билээ. Хуучин Prado шиг юм босоо нөгөө юутай оруулахтай. Японых нь болохоор юм Toyota гэсэн бичгтэй. За VX загвар нь энэ Японд болохоор ингээд энэ үйлдвэрийнх нь үнийг тавьчихсан байдаг. Тэгээд опшн янз бүрийн за тэгээ даатгал орж ирээд энэ дээр нэг дахиад нэг 10% нэмэгдчихдэг байгаа. Тэгэхээр нэг 6 сая йенээр энийг авч болох юм байна. Тэгэхээр 130 сая төгрөг юм уу? Тэгэл гадагшаа гарч байгаа машинууд нь тэрэн дээр нөгөө нэг үнэд нэмэгдэл явчих шээ Монгол зонгол руу. Дотроо бол нэг тиймэрхүү үнээр л зарагдчих. Гэхдээ энэ Японд бол амар үйлдвэрлэх Япондоо зориулж бол маш багаар ингээ үйлдвэрлэж зарж байгаа. Гадагшаа бол зөндөө явуулж байгаа байлээ. За дугуйн чи VX нь хэдтэй дугуй байлаа? 18 дугуйтай.